энэ жилийн үед бол манай энд бол яг нэг одоогийн байдлаар нэг иймэрхүү л байна. Ороо оройч орсон гэсэн бас нэг ургацаа бол авч л байна. Өтрөм дээр жоохон ажил нэмэгдэж байна уу? Өтрөм дээр ерөнхийдөө бол ажил их өтрөмийн ажилтаа болж байна гэх юм. Тийм байна. Чихтэй будаа бууж байна. Цэвэрлэгийн юм дээр бол өтрөмийн талбай дээр бол будаа бол одоо тэгээд ер нь бол ачигдаагүй чихтэй бол тэгэл байж байна. Ер нь цагаараа нөхцөл байдлаас үлээ бид чинь бушуухан удаа авахын төгсөл болж байна одоо тэгээд талбай дээрх будаага. Ер нь бол энэ гамтаа юм юутай жил бол ер нь технологийн дагуу яг юм цаг хугацаанд нь яг үр сортой яг сонгоод бүх агротехнологийн хамтлаас ургацал бол бас сайн үр ордогоо яг зорилтын дагуу технологийн дагуу гэдэг бол ургацал гамтаа ч гэсэн ер нь авахарлаа. Бас нэг жоохон хэцүүдлэлтэй ер нь бол зарим юм дээр бас жоохон алдчихлаа юм л да. За юун дээр алдж байна? Хэд талтаас алдчих чинь бас яг хална гэдгээс арайч бас энэ жил шиг бас халахыг бол арай тооцсоогүй лсэн л да. Цаг өөрийнхөө нөхцөлийг сайн хараад энэ цаг хугацаагаа яг сайн тооцоож яг хаврын тарилт эдрээ ерөөс яг нарийн бас сайн тооцож юм гарах хэрэгтэй юм байна. Тэгээ бордоо. Тий, тэгэл ерөөсөө тэр үед нь тэгэл хэзүүд нь яг ямар цаг үед нь бордохгүй гэдэргээ сайн нарийн тооцож л авахгүй л тэгэл хуцаа ерөөсөө технологийн дагуу хийхгүй л.